Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, газар зохион байгуулалт, геодез зураг зүйн газар үзүүлж байна. Хамтран хэрэгжүүлэгч, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх арга. Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг даган бэлчээрийн газрын ашиглалтын горим ачаалал болон дэлхийн уур амьсгалын дулаарлын хавсарсан нөлөө улам бүр эрчимжиж буй өнөө үед бэлчээр зохион байгуулалтыг бэлчээрийн ургамлын сэргийг чадвах даацад нь тохируулах замаар бэлчээрийн экосистемийг тогтвортой хадгалах, хамгаалах хариуцлагатай үүрэг бэлчээр зохион байгуулагчид ашиглагчдын өмнө зүй ёсоор тавигдж байна. Бэлчээрийн төлөв байдал сэргийх чадрыг үнэлэхэд мөн сумын бэлчээр зохион байгуулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, ашиглалтын үр нөлөөг хянахад Монгол орны бэлчээрийн төлөв байдал өөрчлөлтийн загварыг гаргасан байдаг. Энэхүү хөтөлбөр нь газрын тухай хуулийн 23-ийн 2-ын 10 газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, 23-ийн 2-ын 21 газрын төлөв байдал чанарыг тодорхойлох, үнэлгээ өгөх, чанарын өөрчлөлтийг улсын хэмжээнд хянан дүгнэх үүрэг бүхий мониторингийн сүлжээ ажилуулах гэсэн заалтуудад үндэслэсэн. Газрын харилцаа геодез зураг зүйн газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А105 тоод тушаалаар батлуулсан бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх журам, бэлчээрийн газарт фото мониторинг хийх аргачлсан зааврын дагуу улсын хэмжээнд мэдээлэл бүрдүүлж байна. За газрын тухай хуулинд бол ерөөсөө Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын 6 ангиллаар мониторингийн сүлжээ үүсгэж систем бүрдүүлээ гэсэн ийм хуульчилсан байдаг. За энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх гол байгууллага нь манай газар зохион байгуулалт геодез зураг зүйн газар. Энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт мониторингийн сүлжээ системийг бий болгоно гэсэн ийм зорилт дэвшүүлсэн байгаа. За энэ ажлыг бол манай байгууллага ямар ч хэсэн эхлүүлсэн Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч энэ төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөлд нийт Монгол улсын 21 аймаг 330 сүмд хамрагдж байгаа. За өнөөдрийн байдлаар бол 2481 мониторингийн цэг байгуулад байна. Цаашдаа бол 4000-ын хүргэж энэ цэгийг бол тоог олшруулна. За энэ чухам юуны зориултаар яаж хийж байгаа юм бэ гэхдээ зэрэг бэлчээрийн доройтол ямар байна? Бэлчээрийн сэргэлт ямар байна? Хаан зогстой бэлчээрээ ашиглах уу? Хавар нь хаана ашиглах уу? Намар нь хаана ашиглавал зүйтэй байна? Ургамлын бүтэц нь яаж өөрчлөгдөж байна? Гэгчээдээ энэ бүх зүйлийг бол жилийн тогтмол хугацаанд ингэж зургийг аваад тэрүүгээр мэдээллийн сан үүсгээд энэ байгаль цагуурын нөлөөлөл байна уу? Илэгдэл цөлжилтийн процесс үүсч байна уу? Мөн олон мал явж талхалт үүсч байна уу? Гэгчээд энэ бүх зүйлээс нь анализ хийгээд шийдвэр гаргах төвшөнд хэрэгжилж байхаар ийм системийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх, мэдээлэл боловсруулах, тайлан гаргах сэдэв сургалтыг 2015 онд 10 аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн, сумын даамлууд нийт 48 мэргэжилтэн оролцуулж фото мониторинг хийх багаж хэрэгслэр хангалаа. 2016 онд энэ чиглэлээр бүсчилсэн 4 удаагийн сургалт хийж 20 аймгийн 274 мэргэжилтэн, 2017 онд 21 аймгийн 330 сумын нийт 360 мэргэжилтэн хамруулсан байна. Бэлчээр ашиглалтын нөлөөг фото мониторингаар үнэлэх энэ ажил маань 2013 оноос бол байгалийн бүсүүдийг төлөөсөн 15 сумын дээр туршилтын журмаар хийж эхэлсэн. За сургалт бол үндсэндээ 15, 16, 17, 3 жил дараа л явагдсан байгаа. Нэгдүгээрт болохоор бид арга зүйн талын сургалтыг бол хийсэн байгаа. Бүсчилсэн сургалт Хинтээ аймаг, Өвөр хангаа, Булган аймагуудад ингээд бүсчилсэн сургалтуудыг бол хийсэн. Энэний дараа арга зүйн сургалтыгаа өгсөний дараа 17 оноос ахуулаад ургамал таних сургалт бэлчээр гэдэг нь үндсэндээ өөр ургамал. Энэ ургамлыг таньжаад ямар ургамал нь бэлчээр саргаг байхыг илэрхийлэх вэ? Ямар ургамал нь дороотж байгааг илэрхийлэх вэ гэдэг үүднээс ургамал таних сургалтыг мэргэжлийн ургамал судлаачтай хамтраад зохион байгуулсан. Үүний дараа энэ боловсруулсан мэдээллийг програмд оруулаад газрын кадастрын нэгдсэн
ланд менежер гэж програмд ингэж сайн нээлттэй хийсэн. Энэ програмд оруулаад үр дүнгээ гаргаж ирэх гэсэн сургалтуудыг ингээд хийж явуулсан. Үндсэндээ бол ингээд 3 сургалтанд суудсан газрын даамнуудаа нэлээд чадвар хөсөд туршлагдсан байж байгаа. Тэгээд энэ судалгааны ажлын арга зүй нь болохоор үндсэндээ дэлхийн нийтэд одоо өргөн хэрэглэгдэж байгаа. Энэний даваа тал нь болохоор бид нэр үндсэндээ нэгдүгээрт одоо энгийн хүн хараад зургаар нь хараад за 15 онд ийм байсан 17 онд одоо төлөв байдал ингэ сайжирсан байна. Эсвэл ингэж төлөв байдалд ороодсон байна гэж зургийг хараад хооронд нь харьцуулж болно. Нөгөөтэйгүр тоо мэдээлэл бас гарч ирж байгаа. Энэ зурган дээр боловсруулалт хийгээд тоон дүн шинжилгээ гараад одоо жишээ нь одоо 15 онд 60% бүрхэгдсэн мэдээлэлтэй байсан бол 17 онд одоо 40% болж багассан байна. Яагаад вэ гэсэн мэдээлэл ингээд зураг болон тооногийн хоёр мэдээллүүдийг одоо нэгтгэж ингэж гаргаж байгаа. Ийм давуу талтай ийм арга зүй байгаа. Мониторингийн цэгийг сонгохдоо тухайн сумын баг, бэлчээр ашиглалтын хэсгийн нутагт өвөлж, хаварж, зуслан, намаржааны бэлчээр тус бүрээс тухайн орон нутгийн бэлчээрийн зөнгөлөх төрөл, ашиглалтын онцлогийг төлөөлөх цэгийг сонгож, газар зүйн байршлыг тэмдэглэхийн зэрэгцээ бат бөх тэмдэг тавина. Фото мониторингийн хатуу цэгүүд дээрээс жил бүр ижил хугацаанд фото зураг авна. Жишээ нь 2014 оны 8 дугаар сарын эхний 7 хоногт авсан бол дараагийн жилүүдэд яг тэр хугацаанд буюу 8 сарын эхний 7 хоногт авна гэж заасан байдаг. Бэлчээрийн газрыг фото мониторинг аргаар үнэлэх ажил нь богино хугацаанд нэг дор олон төрлийн мэдээллийг цуглуулах боломжтой, үнэлэлт өгч хэрэглэхэд маш энгийн байдаг. За ингэснээр бэлчээрийн сэргэн ургалт талхагдлыг урт болон богино хугацааны өөрчлөлтөөр нь гаргах боломж бүрдэж байгаа юм а. Мөн орон нутгийн мэргэжилтэн газрын даамлууд энэхүү програмыг хэрэглэхэд бусад мониторингийг харахтай харьцуулах юм бол илүү хялбар, илүү үр дүнтэй байдаг. За аймагуудын газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт фото мониторингийн асуудал хариуцсан нэг мэргэжилтэн суманд газрын даамлалт гэсэн бүтэц оронтоотойгоор нийтдээ 337 хүн энэ ажлыг хариуцсан ажиллаж байна. За энэхүү мониторингийн ажлыг жил бүр тогтмол хугацаанд буюу 8 дугаар сарын эхний 10 хоногт багтаан явуулаад мэдээ тайлангаа нэгтгэн газар зохион байгуулалт геодез зураг зүүн газарт хүлээн авдаг. За өөрөөр хэлбэл сумын хэмжээнд жил бүр мониторингийн мэдээ тайлангаа гаргаад аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газартаа хүргүүлдэг. Тэндээсээ тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн маань бүх мэдээллээ нэгтгээд газар зохион байгуулалт геодез зураг зүүн газарт хүргүүлдэг байгаа. Бүх аймагуудаас ирүүлсэн мониторингийн мэдээ тайлангаа улсын хэмжээнд нэгтгэн гарсан үр дүнд үндэслэн санал зөвлөмж боловсруулад аймаг сумдын засаг дарга нар болон мэргэжилтнүүдэд хүргүүлэх олон нийтэд мэдээлэх шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байгаа. Энэхүү хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж эхэлснээр сум, баг, түүний доторх малчтын хэсэг бүлгээр улирлын бэлчээрийн түвшинд мониторинг хийж сум, аймаг, үндэсний түвшинд мэдээллийн нэгдсэн бааз үүсгэж байна. Фото мониторингийн жилийн мэдээллээр олон нийтэд нээлттэй цэгэн зураглал гаргаснаар сонирхсон аймаг, сум, баг, бэлчээр ашиглагчдын хэсэг, сонгосон улирлын бэлчээрийн төлөв байдлын талаар тодорхой мэдээллийг цахимаар авах боломж бүрдэж байна. Бэлчээрийн сэргийгч чадах буюу ашиглагчдаас зориулсан зохион байгуулалтыг улсын хэмжээгээр хэрэгжүүлэхэд бол энэ фото мониторингийн хөтөлбөр бол их чухал үүрэгтэй оролцож байгаа. За үүний дүнд бол өнөөдөр тухайлах юм бол малчтыг хариуцлагажуулах, ашиглагчдыг хариуцлагажуулахад бол гол үүргийг гүйцэтгэж чинь гэж ингэж бид нар харж байгаа. Тухайлах юм бол ижил одоо нийтийн бэлчээрийг дундаа ашиглаж байгаа малчид бол одоо хамтын зохион байгуулалтанд оруулаад бэлчээрчдийн хэсгийн зохион байгуулалтанд ороод одоо тухайн тэр бэлчээр уламжлалаараа ашиглаад ирсэн бэлчээрээ 15-аас 60 жил ашиглах одоо тийм гэрээ хийж ажиллаж байгаа. Энэ гэрээнд бол малчид бол тодорхой үүргийг бол хүлээж ажилдаг. Тухайлах юм бол тэр гэрээгээр хүлээж авсан бэлчээрээ одоогийнхон төлөв байдлаас нь доройтуулахгүйгээр доктортой ашиглах тэр даацч чалыг, малын даацч чалыг бол түүндээ тохируулна гэсэн ийм үүргийг бол хүлээдэг. За энэ үүргийг хэрэгжилт одоо биелүүлэлт нь ямар төвшөнд байна уу? Үнэхээр одоо малынхаа тоо ачаалыг тохируулж чадж байна уу? Бэлчээрийн төлөв байдлыг доройтуулахгүй ашиглаж чадж байна уу гэдгийг хяндаг гол систем бол энэ мониторингийн хөтөлбөр байгаа. Газрын харилцаан дээр ашиглаж байгаа Land Manager 2 гэсэн програм байгаа. Тэр програмд жишээлбэл одоо гэрээт бэлчээр ашиглагчдын одоо мэдээллийг бол маш тодорхой оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл аль аймгийн, аль сумын, ямар багийн, ямар нэртэй бэлчээрэгчний хэсгийн хэдэн малчин өөрөх ямар хугацаагаар ямар хэмжээний газрыг ямар улирлаар ашиглах гэрээ хийв гэсэн мэдээлэл бол ордог. Энийг дагаад хавсралт мэдээллүүд нь ордог. Хавсралт мэдээлэлд одоо түрүүний миний хэлсэнчлэн
гэрээт бэлчээрийн байршил, хэмжээ, экологийн төлөв байдал, яг одоо бэлчээрийн төлөв байдлын өнөөдрийнхэн төвшин, үүнд зориулагдсан одоо зөвлөмжүүд, ашиглалтын зөвлөмжүүд, тэгээд фото мониторингийн одоо үнэлэх хуудас ингээ байдаг. Тэгээд одоо энэ Land Manager програмд фото мониторингийн мэдээлэл бас давхар орж өгөөд энэ гэрээний хэрэгжилттэй холбогдчихж байгаа. Өөрөөр хэлбэл орон нутагт ажиллаж байгаа буюу одоо бүс Улаанбаатарын түвшинд ажиллаж байгаа мэрэгчлэтнүүд бол ороод шууд аль одоо хаана байгуулагдсан ямар гэрээ одоо яаж хэрэгжиж байна уу, бэлчээрийн төлөв байдал яаж өөрчлөгдөж байна уу, түрүү жилийн төлөвлөсний дагуу энэ ажил хийгдсэн үгүй юу гэдгийг бол үнэлэх боломжтой болсон гэсэн үг л дээ. Бэлчээрийн газрыг фото мониторингийн аргаар үнэлэх ажлын явц цаашид хэрэгжүүлэх аргын гол ач холбогдол нь альва бэлчээрийн газрын өнөөгийн төлөв байдал, одоогийн ашиглалтын нөлөөг тодорхойлж үнэлэх, ашиглалтын одоогийн горимыг өөрчлөхгүйгээс үүдэлтэй бэлчээр дороотох эрсдэл, мөн ашиглалтын горимыг зохистой түвшинд хүргэснээр бэлчээрээ сайжруулж хамгаалж үлдэх, газрын харилцааны систем дээр Монгол улсаас олон улсын зах зээлд нийлүүлж байгаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний органик, байгаль экологт халгүй болохыг баталгаажуулах, мэдээллийн их үүсвэрийг бүрдүүлж байгаа зэрэг боломжуудыг маш бодитоогоор энгийн хэлбэрээр гаргасан билээ. Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх арга.